Монголын үндэсний худалдаа ажил дурын танхимын удирдах зөвлөл, тэргүүлэгчдийн төлөөлөл, улсын их хурлд хандаж тавьсан мэдээллийн асуудлаар Монгол Улсын их хурлын дарга энх бололтой уулзалт хийлээ. Уулзалтад Улсын их хурлын гишүүн Төсвийн байнгын орооны дарга Хөрлбаатар, Улсын их хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Цолмоо, Улсын их хурлын даргын зөвлөх Мөнх Баяр, Мөнх Жаргал, Монголын үндэсний худалдаа ажил дурын танхимын ерөнхийлөгч Лавжав, Макс Группийн ерөнхийлөгч Ганбаатар, BSB Service компани ерөнхий захирал Жаргал сайхан, Барс Групп компани ерөнхий захирал Амарбаатар, Койоте компани гүйцэтгэх захирал Бямсайхан зэрэг хүмүүс оролцлоо. Монгол Улсын их хурлын даргын их болд улс орны эдийн засгийн нөхцөл байдал гарч буй дотоод болон гадаад эерэг өөрчлөлтүүд олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болсны учир шалтгаан 2017 оны төсвийн тодтогдолд тусгасан татварын өөрчлөлтүүдийн талаар товч танилцуулга хийлээ. За тэрээр төсөв санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах, бизнес хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох, үйлдвэрлэгчдэд хууль эрх зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх, бизнес дэх төрийн оролцоог багасгах зэрэг олон чиглэлээр улсын их хурл, засгийн газар анхаарч ажиллаж байна. Хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэгийг та бүхэн ойлгож байгаа. Бизнес эхний эрх ашигыг хүндсэн аливаа асуудалд хоёр тал хүлээцтэй хандаж, санал бодлоо солилцох, хамтран ажиллах, харилцаа ойлголцохыг илүү чухал гэж миний бие үзэж байгаа учраас та бүхэнтэйгээ уулзаж байна гэж тэмдэглэл хэллээ. Монголын үндэсний худалдаа ажил дурын танхимын ерөнхийлөгч Лавжав хүсэлтийг нь хүлээн авч уулзаж буйд улсын их хурлын даргын хуулиар талархал илэрхийлээд мэдээлэлд өртсөн 8 зүйл шаардлага хүсэлтийн талаар товч танилцуулга хийсэн. Мэдээлэлд өртсөн 8 шаардлага хүсэлтийн 3 татвартай холбоотой 5 төрлийн менежментийг сайжруулахад чиглэсэн байгаа. За төрийг сомхон чадварлаг болгох, бодит алхам хийх, төсвийн тодтгол хийхдээ 2016 онд баталсан хэмжээнд барьж зардал нэмэхгүй байх, төрийн албан хаагчдад зориулсан элдв хөнгөлөлт тусламжаа зогсоох, бизнесийн орчныг булангартуулж буй төрийн бол орон нутгийн өмчт үйлдвэрийн газруудыг нэг яралтай ховжлох, татвар нэмж буй аргачлалаа зөв тодорхойлох зэрэг асуудлыг тэрбээр хөндөж ярьлаа. Татварууд дээр бол одоогоор бол biz хамгийн ихний асуудал бол 4 сарын 28-нд бол олон улсын валютын сантай гэрээнд орох асуудлаа хийчихээ. Үүний дараа улсын их хурлын дарга онцлог тэмдэглэснээр бол сангийн яам, төв банк, арилжааны банкудад мөн түнчлэн хөгжлийн банк бас орж байгаа. Энэ бүх банкудад бол олон улсын валютын сантай гэрээ хийж чадах юм бол аудит оруулъя гэж. Сүүлийн 4-5 жилд энд юу болсон бэ гэдэг асуудал. Тэгээ эндээс гарч ирсэн дүр зурхөө дараа нь бол biz нийтийн мөнгө, нийтийн санхүү, татварын бодлогыг бол шинээр хийх тийм загвар дээр бол танхим засгийн газар улсын их хурл хамтран ажиллах тийм бол шийдэл төрж байна. Тэгээ бидний энэ тавьсан шаардлага бол 10 сарын 1 гэхэд үйл ажиллагаагаар бол баталгаачих ёстой. Учир өвгөл одоо энэ валютын сангийн аудит дараа нь төрийн сангийн менежментийн асуудал мөн цаашлаад 18 оны төсвийг хилцэх асуудал энэ асуудлууд яаж тусах вэ гэдэг нь тухайд бол бодитоор саасан дээр болж харагдах байх гэж бодож байна. Тэгээд танхимын маань гişүүд энэ асуудал сая цагшгүй хилцсэний үр дүнд бол ийм хилцэлд хүрч байна. Тэгээд энэ 4 сарын 28-нд олон улсын валютын сангийн өмнөч бол монголчуудаас нэгдэлтэй байх ёстой, нэг ойлголттой байх ёстой гэдэг асуудал дээр бол аль аль нь бол ойлголцож байгаа. Тэгээд өнөөдөр 10 цагаас зарласан Сүхбаатарын толгой дээр цуглах ёстой цуглааныг бол бид нар зурцсан байна. Гэхдээ үйл ажиллагаа бол ирээдүйд хамтын ажиллагаа яаж шийдэгдсэнээр шалтгаална. Тэгээд хамгийн гол асуудал бол мэдээж манай шаардлагын 8 дугаар зүйл байгаа. Энэ татварын альва хөнгөлт чөлөөлтийг бол зогсооё гэдэг асуудал. Улсын их хурлын гишүүн Төсвийн байнгын орооны дарга Хөрлбаатар төсвийн тодтогдлыг улсын хурлаар хэлцэхдээ бизнес ихэнд өөрүүлж буй татварын ачааллыг төрийн зардлыг бууруулах замаар хамтдаа өөрий. Альва зардал ил тод шилэн бай. Шинэ хөрөнгө оруулалтын зардал нэмэхгүй байх нь зөв гэсэн зарчим барьж байгаа гэдгээд дуулгаад хөтөлбөрт хамрагдсны дараа улсын хурл татварын хуулийн орчноо зэгцлэх, нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг ил тод болох ажлыг яаралтай хийнэ гэж төлөвлөж байгаа гэлээ. За уулзлын төгсгөлд Монголын үндэсний худалдаа ажил дурын танхимын ерөнхийлөгч Лавжав зөвшөлтслийн эхний алхмыг бид хийж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсны дараа хамтын ажиллагаа цааш үргэлжлэнэ гэдэгт найдаж байна. Бид талцаж биш эвлэж байж хямралаас богино хугацаанд гарна гэсэн бол Монгол Улсын их хурлын даргын хууль цаашид бизнес эхний эрх ашигыг хөндөж буй аливаа асуудлаар та нартайгаа уулзаж зөвлөлдөж ойлголцож бай шийдвэрээ гаргадаг зарчим шилжих нь зөв. Татвараар бүрдүүлсэн төсвийн орлогыг хэрхэн зарцуулж байгаад бид хяналт тавих ёстой гэсэн байр суурьгч нь бүрэн дэмжиж байна гэлээ. За энэхүү хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрч цаашид доктортой хамтран ажиллахаар тохиролцлоо.